Энэхүү хуулийг үзвэл 9 чиглэлийн үйл ажиллагааг хүүхдийн хөгжлийн чиглэлээр дэмжинэ гэсэн байна. За энүүний 5.1.3 дээр спорт биеийн тамир гэжээ. За миний хувьд болохоор одоо нэг туршлага ярил л да. Одоогоос нэг 10 жилийн өмнө бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зөвхөн алхалт гүйлтээр сэтэлжүүлэх замаар эрүүл мэндийг нь сайжруулах, өөртөө итгэлэн дээшлүүлэх ийм хөтөлбөр эхлүүлсэн. Бид нар 116, 29-р сургууль, 55 60 гээд 70 дугаар сургуулиудаар хэрэгжүүлэхэд хүүхдүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоо, олон зүйлүүд сайжирсан ийм үр дүн байгаа. Одоо бид нар энэ хөтөлбөрийнхаа үр дүнд жил болгон хүүхдүүдийн багцуудын гүйлт гэж арга хэмжээ зохион байгуулдаг. Энийг бид нар яаж зохион байгуулсан бэ гэхээр хүүхдийн одоо тухайн тэр анги удирдсан багш, биеийн тамирын багш нар сургуулийн нийгмийн ажилтан удирдлагатай хамтран ажиллаж, гэрээ хийж, харилцан одоо эцэг эхтэй нь ажилласнаар энэ хөтөлбөр үр дүнтэй явж байгаа гэсэн. Тэгэхээр би нэг юм хэлэх гээд байгаа санаа нь болохоор бид нар янз бүрийн хүүхдийн хөгжил дэмжих энд гоё санаачлага байгаа ч гэсэндээ ер нь бол хүүхдүүдийг чиглэсэн энэ сургалтын аливаа үйл ажиллагаа бол одоо зөвхөн нэг шинэ байшин барихтаач биш. Гол нь тэнд ажиллаж байгаа багш нарт арга зүй дутагдaltaй холбоотой бас асуудал байгаа байхгүй. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд жишээлбэл 11 дэмжих төв байгаа. Сургууль авч чадахгүй байгаа учраас, сургуульд арга зүй дутагдж байгаа учраас, дээрээс нь зарим хүүхдүүд үнэхээр хүнд одоо бэрхшээлтэй байгаа учраас. За тэгвэл бэрхшээл арай гайгүй сургууль сурж байгаа хүүхдүүдэд нь нэлийн одоо тусламж хэрэгтэй хүүхдүүдэд нь биеийн тамирын багш нартай нь ажилласнараа хүүхдүүд нийгмийн оролцоог одоо хангаж сайжруулж болоод байна. Тэгэхээр хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хэрэг ярьж байгаа бол бид нар багш нарыг дэмжиж, багш нар өөрөө тэр хичээлийнхэн цаг, багш нарын одоо сургууль дэх үйл ажиллагааг нь дэмжих аргачлал, арга зүй энэ чиглэлийн дэмжлэгийг төлхөө явах юм бол илүү нэгдүгээрт бол зардлын хувьд үр өгөөжтэй. Хоёрдугаарт одоо байгаа боловсролын энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн үр бүтээмжийг сайжруулна. Дээрээс нь хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрийг баяжуулах юм боломжтой гэж бодоод байгаа. Тэгэхгүй сургуультай өрсөлдөж сургуулийн гадуур дахиад нэг хөтөлбөр гэхээр одоо дахиад бүтэц, дахиад одоо үйл ажиллагаа, дахиад өрсөлдөөн, дахиад тустай юм болох гэдэг. За дараагийн нэг асуудал нь 21 дүүрэг 21 аймаг 9 дүүрэгт насан туршийн сургалтын төвүүд байна гэж байна. Жилээс жилд хүүхдүүдийн тоо оролцоонд буурсан гэсэн. Бид түрүү асуусан чинь асуултаа хариултаа авч чадаагүй. Яагаад буурсан юм болов? Тэр чинь арга зүйд байгаа байхгүй. Бид нар багш нарыг арга зүйгээр дэмжих ёстой. Одоо жишээлбэл маш сайн сургуультанд сургасан тий өчнөө олон юм сурцсан багш нар чинь сургуульд ажиллахгүй сургуулийн гадна өрсөлдөгч болж орж ирээд байх. Ийм нөхцөл байдал байгаа шүү дээ. Өнөөдөр хувийн зарим сургуулиуд өчнөө сургуулийн нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлж болоод байгаа байхгүй. Тэр чинь арга зүйтэй байгаа. Тэгэхээр миний бодлоор хүүхдийн хөгжлийг дэмжих агуулгыг одоо би дэмжиж байна үзэл баримтлалын хувьд. Гэхдээ хэрэгжүүлэх механизмын хувьд бид нар яг энэ дээр байгаа шиг ийм хүртээмжтэй олон одоо төвүүд те багш нар үйл ажиллагаа явуулаа хэрэгжүүлэх бол нэг бол одоо улсын сургуульд ажиллаж байгаа багш нарын цагийг тийш нь ингэж зөөх ийм одоо хоёрдмол байдал руу оруулах уу гэдэг нэг ийм болгоомжлол байгаад байна. За дээрэс нь манай хүүхдийн чиглэлээр одоо Монгол улсад хүүхдийг хөгжлийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа дуулан сектүүд өөрсдөө хүртээмжтэй болж эхлэегүй л байгаа байхгүй. Тэгэхээр бэлэн биш байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр багш нар одоо байгаа багшийн хөтөлбөрүүдийг баяжуулах, багшийг чадваржуулах, биеийн тамирын хичээл жишээлбэл зөвхөн биеийн тамирыг аваад үзэхэд биеийн тамирын сонголтыг илүү өргөн болгож өгөх замаар энэ одоо агуулгыг хэрвээ сайжруулах юм бол илүү бодиттой бөгөөд илүү одоо олон хүүхдэд хүртээмжтэй болно гэж ингэж үзэж байна. За баярлалаа.